сонсон үзэгчдээ Robocon 2026 үндэсний аваргын төлөө өрсөлдөх дараагийн багийг бид та бүхэнд танилцуулах гэж байна. Анх Япон улсын үндэсний тэмцээн байсан роботын тэмцээн өнөөдөр Аз намхан далайн бүсийн орнуудын инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын хамгийн том өрсөлдөөн болжээ. Энэ өрсөлдөөнд нэгдэх Төмөр замын их сургуулийн Real Bot багийг та бүхэндээ танилцуулъя. Яг Robocon-ы талаар ойлголт гэх юм бол яг зүгээр багтаа үндэсний телевизээр яг зурагтаар үздэг байсан. Хизээс яг орсон байг гэвэл анх сургуульд 1-р курст орж ирсний хараас орж ирсэн тухайд 2021 он байсан. Энэ жилээс ерөнхийдөө бол Robocon-ы багт албаасаар нэгдэж ажиллаж байгаа. За өмнөх тэмцээнүүдийн үед бол ерөнхийдөө багийг алсаас хараад оролцоог нь хараад ингээд тэмцээн дээрх тоглолтуудыг ажиглаад ингээд оролцож ирсэн. Анх эхлээд нөгөө Robocon гэж мэдгүй. Би өөрөө зүгээр нэг юм анх эхлээд шүтээс дээр нэг юм тэмцээнд орж исэн байхгүй юу? Тэр тэмцээнийг харчаад энэ ямар гоё юм бэ? Ямар хүүхдүүд нь орд юм болоо? Хийсэн юмнууд нь айгүй гоё харагдаад тэгээд сургууль дээр ирсэн чинь манай сургуулиудын клуб танилцуулах өдөрлөг болоод тэн дээр бас ирсэн байсан байхгүй юу? Манай сургуулийн энэ клуб нь хийсэн юмнуудаа гаргаад тавьцсан. Ямар гоё юм бэ гэж эхний жил ингээл 1-р курстээ орохдоо нэрээ өгөл бүртгүүлсэн чи эхний жил нэл тоогоогүй. Тэгээ энэ ингээл явчих юм байна гэд. 2 дахь жилээсээ эхэлсэн чи нөгөө хүүхдүүдэд дуудаад ингээ бүртгүүлсэн байна. Ирээд юмаа хийрээ гэд. Тэгээд орсон чинь ороод дотор нь ороод ингээд ажилласан чинь Robocon гэдэг юм чинь бүр айгүй том зүйл байсан. Эхнээс нь бүх юмыг зааж өгөөд тэнд чинь нэгэнтэйгээ хэрэлдэж муудалцсан сайнд нь айгүй олон зүйлийг туулаад тэгээд энд ирсэн байна. Тэгээд хамгийн гол нь Robocon болохоор надад багаар ажиллах чадварыг сайжруулж өгсөн. Тэгээд цагийн зөв менежментийг суулгаж өгсөн. Анх ер нь бол дөнгөж орж ирэхдээ ер нь би ийм сонирхолгүй ээжид ер нь орж ирж яах гэж байгаа юм бол та гэж бодоод тэгээ яг хуу бид чинь ингээ хурал зарладаг 7 хоногт нэгээс 2 удаа хурал зарладаг. Тэр хурлуудад ингээ суунгууд ингээ мэдгүй байсан ч хамаагүй эхнээс нь ингээ заагаад өгнө гэл эхнээс нь бүгдийг тайлбарлаж өгдөг. Тэгээ би өөрөө мэдгүй байна да гэсэн айцтай байсан бол одоо тийм биш. Одоо харин дараа жил дүүнэртээ яаж зааж өгнө дөөл гэж бодож байгаа. Тэгээ анх Robocon тэмцээнийг гэвэл анх сургуультай ороод мэдчихсэн. Тэрээс өмнө бол ямар ч тийм Robocon тэмцээний ойлголт бол байгаагүй. За манай Төмөр замын их сургууль маань төгсөөд бол одоо Төмөр замын дэд бүтцүүд дээр холбоо тохиолол зам зүтгүүр вагон гэх мэтчлэн одоо ингээд инженерийн нарийн хэзлэлттэй юм дэд бүтцийн системүүд дээр ажилладаг. Тийм учраас л одоо техникийн мэдлэг ойлголтоо бол одоо ингээд Robocon тэмцээнээс бол аваад ажлын байран дээр бол одоо ажиллавал илүү тийм зохистой байдаг. Роботын клубыг яагаад сонгосон бэ гэх юм бол ер нь бол 10 жил байхдаа иймэрхүү клубүүдэд нэг тийм сонирхолтой хөвгт байгаагүй. Ер нь бол инженерийн талдаа ч юм уу нэг тийм сонирхолтой байгаагүй. Тэгээд роботын клубын маань танилцуулга нь их амар сайн байсан. Тэгээ бас дээрэс нь манай саяны 2 ахлагч Батулга Ялалт гээд 2 ахын танилцуулга. Тэгээд ингээд бусад хүүхдүүдтэй харьцаж байгаа. Ингээд ер нь бол энэ роботын клубтэй маш их хайртай хүмүүс байгаа нь надад мэдрэгдээд тэгээд ер нь би бас яагаад чадахгүй юм болоо гэж бодоод гарч ирсэн. Тэгээ би өөрөө техникт сонирхолтой болохоор дуртай зүйлээрээ ингээд явд юм уу гэж одоо тэгээд нөгөө техник сэтгэлгээ сайжруулах замаар ингээд одоо багтаа хийсэд явж байна. Ер нь бол энэ баг нэг гэр бүл шиг явдаг байхгүй. Ингээд хэдий дээшээч бай доошооч бай ингээд үргэлж ингээд хамт байдаг. Бид нар ингээд үргэлж ингээд юм хамт хийдэг болохоор ерөөд яг ах トゥ шиг л байдаг гэж хэлэхэд бол зөв юм уу та. Манай ангийн охин байгаа. Бид хоёр болохоор орж ирээд ер нь бол энэ клубыг маш хөгжөөж чаддаг гэж боддог. Эерэг уур амьсгалыг бид хоёр өөрсдөө бүтээж чаддаг байх гэж боддог. Энэ багийнхандаа гэх юм бол нэг гэр бүл болохоор үргэлж энэ чигээрээ байхыг л хүсэж байна да.
Би багийн ахлагчаар бол ер нь бахархдаг. Тэгээд манай багийн ахлагч нөгөө манай анги бид тэр чи яг 1-р курсээс агуулад одоо 3 дахь жилдээ найзлаа явж байна. Найзлж явсан хугацаанд нөгөө бид тэр чи хамт ажил хий. Тэгээд ер нь зөндөө юм хийдэг. Тэгээд андаа энэ ингэчүүлдэг чинь надаа ер нь зааж зөөдөө. Одоо жишээ нь ихэд энэ роботын тэмцээн дээр миний мэдгүй зүйл дээр ингээд туслаа, сэтгэл санаагаар дэмжээд би ч ер нь нэг жоохон явцын дундаас нөгөө юм шантарчих гад байдаг. Тэр тал дээр ингээд дэмжиж явдаг маань. Тэгээд манаас чи нөгөө аль дундаагаасаа ингээд жижиг олимпиадууд орж исэн роботын нөгөө техник. Тэгээд тэндээсээ болоод ер нь техник сэтгэлгээ сайн. Тэгээд аливаа зүйлд ер нь манлайлагч нь чаддаг. Ангидаач гэсэн хичээлдээ ч гэсэн ер нь аливаа зүйл мундаг байдаг. Тэгээ хүмүүстэй нөгөө нэг айгүй зөв харьцах хэрэгтэй. Багт орж ирж байгаа хүүхдүүд чинь зарим нь арай илүү нөгөө төргөн ууртай, зарим нь ерөөсөө уургүй байнга инээж идэг хүний өмнөөс юм хэлж чаддгүй тийм хүүхдүүд байгаа. Тэр хэдээсээ бүгдийг суралцаад хүний өмнөөс юм хэлэхдээ хэлээд хэлэхгүйдээ хэлэхгүй, инээхдээ инээгээд тэгээд бүх зүйлийг сурч авсан да. Төвчээртэй эсвэл одоо манай багт ерөнхий яг тийм асуудал харьцангуй бага байна. Ягаад гэвэл шинэ хүүхдүүд нь яг нэг 50% тай, хуучин нь 50% тай. Хуучид нь бол тэрийгэ тэгдэг ч юм уу нэг одоо хөв хүний харилцааны талаасаа болоод багийн ур амьсгалаас айгүй гоё эерэг байгаа. Тэр нь бол хамгийн том давуу тал. Ер нь бол багийн ажиллагаа хамгийн чухал гэж боддог. Хүн мянга сайн юм хийсэн ч гэсэндээ багийн ажиллагаа байхгүй бол тэр яагаад чухал явахгүй гэж боддог учраас баг дотор уур амьсгал маань ер нь бол бид эдийн хамгийн урдаа барих зэвсэг юм болоо гэж бодож байгаа. Арай нэг илүү шат ахиу орж ирсэн нь би 10 жилдээ арай өөр тэмцээн олимпиадуудад бэлтжижсэн. Тэгээд дунд ангиас хойш нийтдээ нэг 6 жил шахуу баг бас техник олимпиадуудад орж ирсэн болохоор ерөнхий ажиллах зарчмыг мэдчихсэн. Энд ирээд сурж байгаа юм нь ерөөсөө автоматжуулалт, кодчлал, яг орчин үеийн одоо технологид нийлүүлэх л байсан. Урд өмнөх хийцлүүдийг нь бол яг 10 жилдээ эзэмшсэн байсан гэж байна. Үндэсний авраг болчихвол гоё штэ. Одоо миний хувьд бол одоо авраг авах нь биш. Дараагийнхаа дүнэртээ илүү их тийм гоё хүсэл зориг нь үлдээд дуусвал надад баг гоё байх. Яг бол би төгснөхийн дараа эргээд ирэхэд манай баг байвал надад гоё санагдав. Үндэсний авраг болчих юм бол тэгээд бид илүү их нэг багаараа хамт байж чадсан болохоор илүү их туршлага өмнөх жилүүдээсээ илүү их туршлагыг энэ жил бүгд хоригдлуулж чадсан байна. Бас энэ багт миний нөлөө байсан болохоор би ингээд манай баг авраг авчлаа гэж маш их бодох байна. Том зорилго гэвэл мэдээж энэ жилийн олон улсын тэмцээнд мэдээж байр эзлэх, төрөлдгөө магад байр эзлэх. Тэгээд ер нь дараагийн зорилго гэвэл жоохон төрүүлч хэмэл роботоос ажиглаад тэгээд олон улс руу тэмцээнд явна да. Ялалт найздаа баярлаа. Тэгээд энэ жилийн тэмцээндээ амжилттай оролцсноо. Тэгээд найз нь чамайг үргэлж дэмжиж явдаг шүү гэж. Хэдтийн Хонконгт 2026 онд байгуулагдах AB Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна. Яг нааг байх хугацаанд болохоор 3 удаа тэмцээнд орсон. Тэрнийх нь болохоор хамгийн ихнийх дээр нь би яг нөгөө дөнгөж 1-р курсын үед байсан болохоор ерөөдөө тэмцээн дээр нь очиагүй. Харин 2 дахь тэмцээн дээр нь болохоор би яг тэмцээнийхээс нь өмнө цэрэгч явцсан. Тэгээд сая цэрэгч явж ирснийхаа араас нь түрүүчлэн AB Robocon 2025-д нь яг орж ирсэн. Тэр л одоо хамгийн их турсамжтай өвчин юм да. Онсон зүйл гэвэл за бидэд бол хийцлэлийг бол маш гоё зөв нөгөө тооцооллыг хийж чадсан. Тэр манай механик хийцлийн багш бол маш мундаг байсан. Алдсан алдаа гэвэл бидэд автоматжуулалтыг маш удаан хийсэн. Маш муу зүйлүүдийг туршиж үзсэн гэх юм уу. Өөрөөсөө юмыг зөв сонгож чадаагүй намгийн буруу байсан. Яг тэмцээний үед бол хүн бэлтгэл чухал. Бид нар бэлтгэж амжаагүй учраас тэнд ялагдсан байх магадгүй. Гэхдээ зооноос гарахад ч юм уу, зооноос гарахдаа бид нар явж хожигдлгүй гарч ирсэн. За нуглаан дээр ч гэсэн яг нэг хожилтойгоор
шүгэний амт орсон. Тэгээд хамгийн сүүлд бол харилцаж чадаагүй нь бас алдаа болсон баха. За манай сургуулийн багууд бол 19 оны тэмцээнээс одоо шилдэг гран-при авсан, шилдэг хийцлэл авч исэн, механик хийцлэр бол гарцангуй илүүд байсан. Тэгэхдээ нэг зүйл нь нөгөө уламжлалт зүйлийг хаалгах ёстой бид нэр түрүү жилээс хойш ойлгосон. Тэр нь энэ жил бол одоо тэрийг боолт одоо 3 дахь хөвлөдийг төлхөө оруулж ирэх ч юм уу. Тэгж нөгөө уламжлалт хийцлээ орхисон ч гэсэн механик хийцээ авч үлдээсээ давхар манай багш нарын нэг хийж чадж байгаа зүйл нь хийх зорилготууд нь бол бидний нөгөө код бичүүлэх, тэр офтыг автоматжуулж ажилуулах тал дээр илүү жоохон нэмэлттэй байгаа учраас тэрийгээ л авч үлдэхийг хүсэж байна. За энэ жил бол өмнө жил чинь Монголд Робокон Ази авраг болж байсан. За энэ жил бол одоо үндэсний аврагтаа төрүүлээд Хонконгд одоо тэмцээнд оролцох зорилготой байгаа. За одоогийн байдлаар бол 2 роботын зураг схемийг бол боловсруулад ажиллаж байна. Энэ жил ахлагч болсноос хойш анзаараад байхад ер нь бусад хүмүүс яг яаж ахлагч хийж ирсэн бэ? Яг тэр хүмүүсээс үлгэр дуурайллыг нь дуурах талтай. Тэгээд өөрийнхөө хэм маягаас ингээд оролцуулаад өгвөл ер нь их тажиун болов уу гэж ерөөдөө анзаараад байгаа. Одоо ер нь л би чинь дөнгөж шинэ орж иж байгаа хүн болохоор мэдээж юм нарийн юмнуудыг хийхгүй. 2026 онд болохоор судар хийх ийм юу байгаа. Тэгээд судар хийхин тулд мэдээж би чинь дөнгөж шинэ яаж хийх юм битггүй. Тэгэхээр манай дээд курсын ахнаар ихчнэр маань туслаад ер нь л яг ингээл хамтдаа л хийчи, ганцаараа хийгээд яхих хамтдаа хийж чадах юм чинь гээл. Тэгээд ер нь л бүгд л яг нэг баг хамт олно шүү гэсэн сэтгэлгээтэй тэгээд хийдэг. Энэ жилээс арай өөр зүйл гэх юм бол нэгт багш нь өөрчлөгдсөн. Маш туршлагатай хуучин Робоконыг хэдийдэн жил ахалж ирсэн хүн ирсэн байгаа. Тэгээд яг тэр хүнийхээ ингээд мэдлэг дээр бидэд суурлаад тэр хүн одоо биднэрт ийм хийн тгий ингээд тэрэ гэдэг тийм яг зүйлүүдээр нь давмгайлаад ерөөхдөө явъя да гэдэг утгаараа илүү амжилттай орох юм болов уу гэж бодож байгаа. Мэдээж нөгөө дуртай зүйлээрээ явж байгаа учраас түр хугацаанд ингээд найзуудаа бус юмаа ингээд золиослоод ингээд дуртай зүйлийн төлөө ингээд бусвал орхио явж байгаа. Найзууд яг хуу жоохон буруугаар ойлгоод тий одоо бид нартай уулзсан үений тэрийгээд тэгээд найз нь энэ бүхнээ дуусгачаад тэгээд та нартаа сав гараанаа. Тэгээд ойлгуулад хэлчихээр нь харьцангуй гайгүй. Гинт маш их ачаалал ер нь л ирэхэд хувьд ирсэн. Тий жоохон ядарсан. Гэтэ энэ бүх зүйлээ даваад тулчих юм бол энэний ард ингээд баг хамталнараа гарчих юм чинь тэр мэдрэмж надад маш гоё байх байх гэж бодоод тэгээд ер нь бол ингээл байж байна. Энэ жил болохоор яг зорилт тавьсан байгаа нь болохоор ядахнаа эхний 3 тал орчид доо гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид нэр ингээд нэгдүгээр байрыг эзэлж чадаагүй ч гэсэндээ энэ сургуулийн хувьд эхний 3 байранд орно гэдэг өөрөө маш том зүйл байхгүй. Дараагийн залуучуудаа ингээд шинэ боломжийг нээж өгч байгаа болохоор ядахнаа эхний 3 байрандаа орчих юм бол үнэхээр том амжилт юм болов уу гэж бодож байгаа. Ууган оролцдог багууд айгүй мундаг. Ягаад гэвэл тэд нэр маш олон удаагийн тэмцээн дээр яг бид нартай адилхан энэ байруудыг эзлээд ч юм уу бид хэдий одоо туулж байгаа зүйлийг урд нь туулсан болохоор тэр хэдийн шийдлүүд яг нэг цэгцэрсэн байдаг. Сүрний шийдэл бол одоо 3 шийдэл нь хадгалагдсан байдаг. Манайх одоо 3 жил орж байгаа учраас миний хувьд бол яг л 3 шийдэл энэ жилээр л дуусж байгаа байхгүй. Тэр бол маш их тийм нэг туршлага гэдэг зүйл хамгийн үнэтэй тийм энэ тэмцээнд бол. Тийм учраас уугаар оролцож байгаа мөс шүтээсийн багууд бол маш оролцдог. Олон жил бодож ирсэн гэсэндээ Монголын тэмцээнд ямар нэгэн байдлаар би төрүүлэх юм бол амар их баяртай байх юм болов уу гэж боддгийн. Би бол хамт багийн ахлагч хийж байгаа найзтай бол маш их итгэж байгаа учраас тэрийг бол чадна гэж бодож байна. Бас өдөртөгч багштай итгэж байгаа учраас. Тэр хоёрт бол яг тэрийг найдаж чадж байгаа.
дээд курсынхныгаа айгүйх ингээл бидэд үнэхээр сайн зөвлөж чаддсан байх гэдгийг харсан. Тэгээд нэг сандрал бол байхгүй байгаа. Тэр чинь бидэд үнэхээр хичээж чадсан бол яг тэр чадсны хэмжээгээр л хол замыг туулна гэж бодож байгаа. Хүн ер нь тэгээд аливаа зүйлд ер нь бэлтгэлтэй авах хэрэгтэй. Ямар ч саад бэрхшээл болж магадгүй гэхүүднээс ер нь бэлтгэлтэй. Ер нь тим болсон ч одоо энэ болох ёстой байсан байлгүй дээ гэдэг. Ер нь бэлтгэлтэй авах хэрэгтэй гэж боддог. Нийт оюутнуудаа техник болон мехатроник гэж ярьдаг, электроник болон механикийн одоо чадваруудыг суралцаж аваад төгсөөд ажлын байран дээр одоо чадварлаг инженерүүд болоосай гэж хүсэж байна. Энэ жилийн үндэсний аваргын төлөө өрсөлдөх залуухан инженерүүд бол Төмөр замын их сургуулийн релботууд. Тэд 2019 оноос хойш бусад инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуустай энэ тэмцгүйц өрсөлдсөөр ирсэн юм. Төмөр замчдын бүтээсэн төмөр роботууд ямар амжилт үзүүлэхийг бид энэ жилийн үндэсний аваргын талбай дээрээс харах болно. Оюутан залуустай амжилт хүсье. Хэдтийн Хонконгт болох ABU Robocon 2026 олон улсын роботын тэмцээн Кунфугийн сорилт гэсэн сэдвэн дор зохион байгуулагдана. Кунфугийн сорилт. Улаан болон хөх баг тус бүр 2 роботтой оролцсон. Робот 1 ба робот 2. Робот 2 бүрэн автомат ажиллагаатай байх ёстой. Тэмцээний талбай 12-ыг харьцах нь 12 м хэмжээтэй байна. Нэгдүгээр бүс тулааны клуб. Энэ хэсэгт гарааны бүс, жадны үзүүр болон ишиг тавьсан тавирууд байрлана. Хоёрдугаар бүс мехва ой. Робот 2 энэ ойгоор замаа олж явах ёстой. Харин робот 1 зөвхөн заагдсан ойн жимээр явж болно. Тоглолт эхлэхээс өмнө ой дотор 8 ширхэг кунфугийн содар байрлуулсан байна. 3-р бүс өндөрлсөн тавцсан. Энэ нь 40 см өндөр бөгөөд хоёр талаар нь роботууд дээшээ гарах налуу замтай. Тавсан дээр 2 м өндөр олон нүдтэй тавир байрлуулсан байгаа. Мөн хэрэгэлсэн зэвсгийн болон дахин уулзах бүс байрлана. Энд роботуудын тулаан хэрхэн өрнөж буйг харуулж байна. Тоглолт бүр дараах байдлаар явагдана. 1 минут бэлдэх хугацаа, 3 минут өрсөлдөх хугацаа. Бэлтгэлийн хугацаанд баг бүр 8 ширхэг кунфугийн содрыг өрсөлдөгч багийн мехва ойд байрлуулна. Кунфугийн содар 3 төрөлтэй. Зөвхөн робот 1-ийн авах содар, зөвхөн робот 2-ын авах содар, 3 дахь хоромж содарт аль ч робот хүрч болохгүй. Эхний содар тэмцээний лого бүхий дүрс байгаа. 2 дахь содар дээр эртний тэмдэг тэмдэглэгээнүүдийг дүрсэлсэн. 3 дахь содар дээр тохиолдлын үсэг дүрсийг хэвлэсэн байна. Хингэрэг дэлгэснээр 3 минутын өрсөлдөөн албан ёсоор эхэлнэ. Роботуудын эхний үүрэг бол зэвсэг угсрах. Амжилттай угсарсан зэвсэг бүрт 10 оноо авна. Дараа нь робот мехва ойгоос кунфугийн содар цуглуулах даалгавартай. Робот 1 ойг тойрсон чимээр чөлөөтэй явж байх зур робот 2 ойроо зориултын орцоор нэвтрэх ёстой. Дээр нь яг дэрэгдээ байгаа кунфугийн содрыг л авч болно. Содар болон зэвсэг хоёулаа маш үн цэнтэй. Содар ойн гадна унах мөн угсарсан зэвсэг салах, эсвэл зэвсгийг унгах тохиолдолд дахин ашиглагдахгүй. Роботууд дор хаяж нэг кунфугийн содар эсвэл нэг зэвсэгтэй болсны дараа тавцанд нэвтрэх эрхтэй болно. Тавцан дээр амжилттай хүргэгдсэн кунфугийн содар бүрт 10 оноо өгнө. Робот 1 авчирсан кунфугийн содраа тавиурын зөвхөн доод игнэнд байршуулна. Тавиурын нүдэнд амжилттай хийсэн содар бүрт 30 оноо авна. Робот 2 кунфугийн содрыг зөвхөн дунд эсвэл дээд игнэнд тавина. Тавьсан содар бүр 40 оноо авах юм. Кунфугийн содрыг дээд игнэнд байрлуулахын тулд робот 1 робот 2-ыг өргөж даалгавар биелүүлэхэд туслах ёстой. Дээд игнэнд тавьсан содар бүрт 80 оноо өгнө. Тэмцээнийг улам сонирхолтой өрсөлдөөнтэй болгох үүднээс багууд өрсөлдөгчийн кунфугийн содрыг зэвсэг ашиглан түлхэж унгаагаад оноог нь хасуулж болно.
Хамгийн түрүүнд 3 суулрыг босоо эсвэл ташуур шугамд байрлуулсан баг Кунфугийн мастер цолыг хүртэж өнөмөлгүй ялалт байгуулна. Хэдтэй Хонконг 2026 онд байгуулагдах AB Robocon тэмцээн та бүхнийг хүлээж байна.